Цагаан сарын тусгай цагтл. Хитрхи их бууз эзэн үедээ нэхэрэ. Сайн уу найз минь? Баяраар ялангуяа цагаан сараар хоолоо хэтрүүлж идэх тохиолдол түгээмэл байдаг. Цагаан сараар орох айлын олныг орсон айлуудын хийсэн бууз салаадны амтдаг. Мянга өөртөө ороод ганц л бууз идэнэ гэдэг зорилго тавьдагч нүдний урд цэлий хідээ ундаа дүүрэн зассан ширээ. Амт шимттэй бууз салаад эргэн тойрон амхаа олохгүй идэж суухад бид нар өөрийн эрэхгүй л гар хоол руу зүгэлсэн байдаг шүү дээ. Тийм ч учраас энэхүү түгээмэл тохиолдох асуудалд энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг энэхүү захиандаа бичиж гэж бодлоо. Цагаан сарын үеэр бид нар ус хэрэг уудаг бол битүүний оройноос эхлээд сүдэ цай, айраг, ундаа, өөр бас бус зүйлс гэх мэтээр шингэний хэрэгцээг нөхөж байгаа уух зүйлс маань үргэлжил ямар нэг холцтой болж ирдэг. Тэгвэл цагаан сараар хэтрүүлэн идсэн тохиолдолд ус, хар цай, ногоон цай, ургамлын буюу herbal цайнууд уух нь хоол шингээхэд тусалдаг байна. Тийм ч учраас бид бүхний авах ёстой хамгийн ихний арга хэмжээ маань халуун бүлээн ямар нэг холц багтай ус, цай байх. Түүний дараагаар анхаарах нэг зүйл бол 2-3 цаг хэвтэхгүй байх явдал. Хоол эзний дараа хэвтэх нь цээж гашуу оргих, цаашлаад улаан хоолой сөөргөө өвчин болох гол шалтгаануудын нэг юм. Мөн түнчлэн хитрхи бариу, ялангуяа бүсэлхий хэсгээр барьсан хувцс нь хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг саадуулснаар хоолны шингэц багасна. Тийм ч учраас угаасаа л хоол их идэх нь ойлгомжтой баяр болохоор хөвлийн орчимдоо ээлтэй хувцс өмсөөрэй. Дахиад нэг бяцхан зөвлөгөө өгөхөд цагаан гатай ус эсвэл цайн хоол боловсруулалтыг дэмждэг. Тэгвэл цагаан гант биеийн температурыг нэмэгдүүлж дархлаа дэмждэг болохоор өдөр тутамдаа тохирсон хэмжээгээр хэрэглэхэд маш тохиромжтой юм шүү. За тэгээд найз минь амттай бууз олныг идсэн ч гэсэн энэ аргуудаа хэрэглээд эрүүл байгаарай. Сар шиндээ сайхан шинэлээрэй. Чиний итгэл танд Пандагаас баярлалаа.